Google-ийн хувьд технологийн бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнүүдийн уламжлалыг энэ удаад эвдсэн гэж хэлэхэд болно. Юу болсон бэ гэхээр Монголд ашиглахад бас юу санагдсан. Samsung өдр бол жоохон хязгаарлагдсан гэх юм уу. үнэхээр цаг хэмнэн үнэхээр тухайн салбарын тоглоомын дүрмийг өөрчлөх функц гарч ирлээ. Сайн бацхан интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ удирлын эхний дугаар эхэлж байна. Тэгээ удаан завсарласны эцэст бид яг 7 хоног тутамд өөрсдийнхөө шинэ подкастын дугааруудаа эхлэхэд бэлэн болсон байна. Тэгээд энэ 7 хоногт бидэрт ярилцах ёстой маш олон сэдвүүд байгаа. Яагаад вэ гэхээр зуны улиралд технологийн салбарт маш том үйл явдлууд бас болж өнгөрлөө. Өнөөдөр мэдээж уламжлал ёсоор надтай хамт Амка байгаа. Тэгээд бид хоёр энэ 7 хоногоос эхлээд 7 хоног тутам та бүхэнд амралтын өдрүүдэд шинэ дугаараа хүргэх болно. Тэгэхээр хамгийн ихний ярилцах сэдв бол хамгийн сүүлд болсон сэдвийн талаар ярилцах байгаа. Google компани өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдэд танилцуулсан тийм. Уламжлал болсон Made by Google 2025 арга хэмжээгээ зохион байгуулсан. Тэгээд мэдээж шинэ Pixel гар утаснууд болон дагалдах төхөөрөмжүүдийг танилцуулсан. Тий, Google-ийн хувьд бол мэдээж намар олгоо өөрсдийнхөө одоо төхөөрөмжүүдэд танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулдаг байгаа. За Apple-ийн iPhone танилцуулагдахаас өмнө ер нь бол танилцуулдаг болчихлоо сүүлийн хэдэн жилүүдэд тий. Одоо 9 дугаар сард мэдээж уламжлал ёсоор iPhone шинэ 10 iPhone 17 бол бидний хүлээж байгаа. Тэгэхээр iPhone 17-гийн талаар ч гэсэн бидний ярих болно. За мөн энэ 7 хоногийн хамгийн онцлог шинэ автомашины загвар юу байсан бэ гэдэг талаар ярина. За үүнээс гадна мэдээж өнгөрсөн 7 хоногт шинээр танилцуулагдсан GPT-5-ын эргэн тойронд бас юу болж байна, хүмүүс ямар хүлээлттэй байна, ямар сэтгэлдтэй байна гэдэг талаар бид хоёр ярих болно. Тэгээд Made by Google-ыг эхлүүлээ. Мэдээж Google-ийн хувьд мэдээж яг өөрсдийнхөө загвараа танилцуулахаас өмнө одоо нэг юм промо бичлэгнүүдийг гаргацсан байдаг шүү дээ. Тэгээ яг ямар хуу загвартай байх вэ гэдгийг өөрсдийнхөө аль биесны YouTube суваг дээрээ тавьчихсан байсан тий. Тэгэхээр чиний хүлээлт ямар байсан? Ер нь сэтгэл ямар хөө? Хүлээлт өнгөрсөн жил ч гэсэн хэлчихсэн үү. Pixel 10-аас хамгийн том хүлээх юм нь G5, Tensor G5 гэдэг процессор байгаа. Өмнө Samsung гэдэг байсан бол яг энэ жилээс эхлээд TSMC хийж байгаа. Гэхдээ нэг сони юм нь энэ жил яг G5-ын талаар арга хэмжээнд дээр нэгт урдсангүй хідэн кортой, GPU нь хідэн кортой, CPU нь хідэн кортой ямар үзүүлэлттэй байх нь нэгт урталгүй тэгээд нэг ингээд өнгөцсөн яриад өнгөрцөн тэр нь нэлээд сонирхолтой талаа. За миний хувьд арга хэмжээгээ бүтэн үзэж чадаагүй. Тэгээд тэр нь бол яг утастай нь холбоотой биш өөр нэг үйл явдалтай холбоотой байсан. Тэгээд Google-ийн хувьд технологийн бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнүүдийн уламжлалыг энэ удаад эвдсэн гэж хэлэхэд болно. Юу болсон бэ гэхээр за телевизийн алдарт хөтлөгчтэй Night Show-гаараа бас дэлхийн нийтэд алдартай болсон Jimmy за Google-ийн тий арга хэмжээг бол эхнээс нь дуустал ингээд бүрэн хөтөлсөн байгаа. Ер нь бол түүний гоцлон тоглосон entertainment show байдлаар бол энэ удаагийн шинэ бүтээгдэхүүнүүдэд танилцуулсан байгаа. Тэгэхээр энэ ялангуяа юм технологи сонирхдаг технологийн орхотнуудын дунд ер нь маш том шок болсон, цочрол болсон үйл явдал байлаа тий. Би хүртэл гайхсан яг юу болоод энэ чинь шоу үлээ эсвэл би ч одоо яг Pixel 10-ыг сонсох гээд байгаа л. Яг нөгөө технологи юмаа сонсомоор байдаг. Гэсэн чинь нөгөө нэг жокууд нь орж ирэл улам ойлгомжгүй болол. Чиний хувьд энэ дээр ямар сэтгэлтэй? Үнэхээр сонирм байсан миний хувьд. Би яг өглөө босчоод яг арга хэмжээг нь бүтэн үзээгээд яг Google-ийн YouTube сувгаас нь үзчихсэн чинь Jimmy гараад ирсэн. Тэгээд ихний 2-3 минут үзлээ. Тэгээд би шууд Virgin юуг нь үзсэн. Хураангуйг нь үзсэн. Тэгэхээр ер нь бол надад таалагдав. Үнээр таалагдав. TechCrunch дээр хүртэл уучлаарай Google энэ бол хамгийн одоо эвгүй тийм технологийн арга хэмжээ байлаа гэдэг нийтлэлийг хүртэл оруулсан байна. Тэгэхээр хүүтэн хүндий тийм эс. Тий. Одоо тэр оруулж байгаа рекламных нь бичлэгнүүд ч гэсэн. Тэгээ нөгөө талаас бид нар бас нөгөө дандаа edit хийцэн тэгээ дандаа ийм бэлэм видео бүтээгдэхүүнүүдийг ингээ видеоны танилцуулгуудыг сүүлийн жилүүдэд ингээ үзээдсэн болохоор нөгөө талаас тийм шууд дамжуулалтын бичлэгнүүд үзэхээр бас арай жоохон өөр санагдчихлаа тий. Тэг ер нь их сонирхолгүй тэгэл удаан нэг тийм сонирмсэн. Apple-ийн арга хэмжээнд үзэрээ тасцсан байсан. Гэтэ яг шууд дамжуулалт гэхэр нэг тийм надаа яг хүлээлтэнд бол хүрээгүй. За тэгэхээр ер нь бол уур амьсгалын хувьд л иймэрхүү байсан. Тэгээд Pixel 10-аас эхлээд ярив. За мэдээж гол дүр тий гол бүтээгдэхүүн. Яагаад вэ гэхээр за Pro болон бусад загваруудаасаа ер нь 10 хүчин чадал үзүүлэлтийн хувьд нэх ялгардаггүй. Ерөнхийдөө бол flagship утас байгаа. Тэгээд $799 үн бол өөрчлөгдөөгүй тий. Тэгээд үзүүлэлт нь ер нь ямар хөө бэ? Үзүүлэлт нь сая хэлсэн шинэ процессортой болсон. Шинэ Tensor G5-тай. Тэгээд энгийн Pixel загварууд дээр нэмэгдэж байгаа нэг юм нь гурвалсан камертай болсон.
Тэ анх удаа гурвалсан камертай. Тэгээд эндээс үүдээд нэг гарч ирж байгаа юу нэх юм бол шүүмж нэх юм бол энэ яг про загвараас яаж ялгараад байгаа юм бэ? Бараг ялуу болчих юм уу гэсэн нэг тийм шүүмжүүд бол гарч ирж илээ. Харин тийм. Одоо Apple-ийн хувьд ядаж дизайнер тий эсвэл их тохиолдолд бас чипээр ялгаатай байдаг ч юм уу тий. Эсвэл нэгэнд нь 2 камер бол нөгөөдхөнд нь гурвалсан камер гэдэг ч юм уу. Ийм системүүд байсан. Тэгэхээр Google-ийн хувьд бол ер нь жоохон ойлгомжгүй тийм сонголтыг гаргасан. Харин Pro-гийн хувьд ер нь юугаараа ялгаатай вэ? Мэдээж бас процессор байгаа. Тэгээд төвчлэн процессортой. Тэгээд мэдээж дэлгэцэн илүү сайн болсон, илүү тод болсон гэх жишээний тийм юмнууд байгаа. Тэгэл бараг л өмнөгчлөлтэй бас л адилхан нэг тийм ялгаа байхгүй загварууд гарсан. Ийм ерөнхийдөө бол 3 загвар байгаа тий. Default буюу за одоо энгийн загвар. Тэгээд Pro, тэгээд XL, Pro XL, тэгээд Pro Fold. Pro Fold нь болохоор доогор эффекттэй дэлгэцтэй загвар байгаа. Тэгэхээр тэр нь арай жоохон гайгүй сайжирсан байх шиг байна тий. Тэг илүү нэмгэн болсон байсан уу тийм харснаар. Бат бүхий хувьд одоо нөгөө нэг нугардаг утаснуудын хийнж гэж байдаг тийм. Одоо тэр хийнж нь 2 дахин илүү сайжраад тэгээ ерөнхийдөө 10 жилийн баталгаа өгч байгаа юм байна лээ. Тэгээд одоо энэ тоосчд бол усны стандартууд гэж байдаг тийм хамгаалтын. Тэгээ IP стандартууд гэж байгаа. Тэгээ тэр IP стандартын IP68-ыг нь анх удаа ер нь нугардаг дэлгэцтэй утсанд оруулж ирж байгаа гэдгээрээ бол бараг анхдагч болж байгаа шиг байна Google. Тэгэхээр энэ дээр бол ер нь маш том дэвшлүүд байх шиг байна. Тэгээд утасны бусад үзүүлэлтүүдийн хувьд бол нэг амар сүртэй өөрчлөлт бас харьцангуй гарсангүй. Тэгээд ер нь бол яг Pixel 10 бол хүлээлтээс жоохон доогуур байлаа тий. Тийм ихтэй яг туршиж үзмэрлээ нэг G4-өөс амар ахмад гэдэг. Монголд бол одоогийн байдлаар ийм албан ёсны Google-ийн утаснуудыг зардаг газар байхгүй тий. Тэгэхээр энэ бас нэг шинэ бизнесийн боломж байгаа шүү. Монголд ашиглахад бас юу санагдсан. Samsung өдр бол жоохон хязгаарлагдмал гэх юм уу? Яг 5G-ийн ажилтгүйч гэдэг юм уу? Тиймэрхүү юмуд байд юм байлаа Pixel дээр бол. Тэгэхээр яг Pixel авлаа гэж бодоод яг 100% хугацаа ашиглаж чадахгүй гэсэн юм байл. Тэр шинээр танилцуулагдсан ухаалаг цаг байгаа. Тэгээ Pixel Watch 4. Watch 4-ийн хувьд мэдээж одоо Apple-ийн ухаалаг цагнууд дээр байдаг тий. Одоо түргэн тусламжийн яралтай үед дуудах функц орж ирсэн байлээ. За тэгээд мэдээж яг Gemini-тайгаа хамтраад тий ийм дасгал хөдөлгөөн хийдэг ийм функцүүд бол мэдээж нэлээд орж ирж байгаа. Ер нь бол технологийн компаниудыг хараад байхад энэ ухаалаг цагнуудыг яг ийм ажил хэргийн бүтээгдэхүүн гэхээс илүү нэг ийм эрүүл мэнд фитнесийн талын бүтээгдэхүүн нэг тийм гэж харж байгаа тий. Тэгэхээр шинжилтүүдийн хувьд бас юу бэ? Дэлгэцэн томорсон. Тэгээд шинэ чипт болж байгаа. Qualcomm-ийн W5 гэдэг чип. Тэгээд мэдээсээ хэлсэн Gemini-ийн үйлдэлүүд бас нэмэлтээр орж ирсэн. Тэгээд батарей зай барилт нас нэмэгдсэн мэл 30 цаг хүртэл. 40 цаг хүртэл. 40 цаг хүртэл гэдэг чинь бараг л 2 өдөр. Айгуу сайн байна тий. Тэгээд 2 хөлбөртөөр гарсан байгаа. 41 мм болон 45 мм. Тэгээд хоёулаа болохоор $349, за нөгөөх нь болохоор $499 гэсэн хоёр үнэтэй. Тэгэхээр ер нь Apple-ийн мэдээж ухаалаг цагнуудтай бол ойролцоо үнэтэй байдаг тий. Мэдээж дэлгэцнийх нь хувьд бол мэдээж одоо нөгөө нэг ирмэгнийх нь хэсэг байгаа ш тий. Ирмэг нь бол 10% илүү нумраад, за хүрээнийх нь хувьд 16% илүү нарийсан гэдэг ч юм уу. Дэлгэцнийх нь хэмжээгээ бол нөгөө нэг хүрээлж байгаа хүрээлүүд айлуулах жижигхэн болгоод юу яаж гэсэн ба. Тэгээд нөгөө нэг тод харагдах байдал гэдэг юм байна ш тэ. Тэр нь болохоор 3000 олж ер нь бол Apple Watch Ultra-тай адилхан болж байгаа шиг юм тэ. 3000 олж байгаа шиг байна. Тэгээд дэлгэц нь болохоор Active 360 гэдэг дэлгэцтэй болж байгаа юм байна энэ жилдээ. Тэгээд түрүүний ярьсанчлан нэг амар сүртэй юмнууд бас байсангүй. Тэгээд өмнөх цагуураасаа 40 цаг гэдэг чинь ер нь 25%-аар сайжирч байгаа юм байна. Тэгээд ухаалаг цаг нь бол иймэрхүү байлаа. Тэгээд чихвч бас байгаа. Миний хувьд бол яг чихвч хамгийн сайн бүтээгдэхүүн байлаа гэж харсан энэ жилээр. Чихвч чинь чамд яа санаа? Шинэ чихвч танилцуулсан тэр нь болохоор Buds 2A. Тэгээд загварын хувьд нэг ялаагүй. Гэхдээ үнийн хувьд яг Pro-оос илүү хямдхан тийм юу гаргасан. Чихвч гаргасан. $130 юм тий. Тэгээд Buds анхны A хувилбар нь болохоор ер нь бол энэ бол нөгөө нэг төсөр өртөгтэй чихвч гэдэг төрөлд орчиж байгаа ш тий. Lab Budget. Тэгээд
анхных нь бол $99 байдаг гэсэн. Тэгээд одоо болохоор $30 нэмэгдээд арай жоох үнэтэй болж байгаа. Гэхдээ ер нь прод байдаг функцүүд бол орж ирж байгаа юм лээ. Одоо чихвчээ зүүцсэн байгаа үед жишээ нь машины дуу байвал одоо хажуугаар явж байгаа машины дуу байвал тэрийг ингээд багсгачдаг. Эсвэл ийм түргэн тусламжийн дуу эсвэл ийм яаралтай үед орж ирж байгаа машины сигнал ч юм уу тэрийг байвал ингээд чангадаг. Би ингээд дуу сонсоо явж байхад чи надтай юм ярихад чиний дуу ингээд над руу ингээд тод сонсдог. Энийг ийм автоматар ингээд тохируулдаг нэг тохиргоо байгаа шүү дээ. ANS тий. Тэгээ энэ тохиргоо бол нэмэгдэж орж ирж байгаа тий. За тэгээд чихвчин дээр Gemini энэ өнгөрсөн жил Pro дээр байсан тий. Тийм Pro дээр байсан. Тэгээд яг Samsung-ын чихвчнүүд дээр бас өнгөрсөн жил ороод ирсэн. Тэгэхээр хиймэл оюун бүх юм дээр орж ирж байна да. Харин тий надад тэр нөгөө нэг юу кино ахаал санаанд орсон хэ гэдэг кино шүү дээ. Тэр кинон дээр ерөнхийдөө тэр нөгөө киноны гол дүр залуу чихвчтэй л яваад идэв шүү дээ. Тэгээд надад яг нэг сонин санагдсан зүйл нь хэрвээ энэ чихвчнүүдийн батарейны хугацаа бүр ингээ улам урт болоод байвал бид нар бүр ингээ чихнээсээ ингээ чихвчээ салахгүй олон цагаар улам ингээ байгаад байвал яг тэр кино шиг үйл явдал бас давтагдаж магадгүй юм байна гэж ерөнхийдөө төсөөлөгдсөн. Тэгээд туршиж үзэхийн хувьд бол би бол яг энэ чихвчийг туршиж үзмээр байгаа. Тэгээд одоо энэ Apple-ийн бусад чихвчнүүдтэй харьцуулахад ч юм уу эсвэл Samsung-ийн чихвчнүүдээс харьцуулахад хавцсангүй бага хямд үнэтэй. Гэхдээ ер нь сүүлийн үед чихвчин дээр орж ирж байгаа бүх функцүүд байгаа гэхээр айгуу дайжгүй санагдсан. Надад загвар нь амар хүрхэн таалагдсан юм. Яг баазын Samsung бас нэг иймэрхүү байжснаа сүүлд шинэ чихвч өнгөрсөн жил яг шинэ чихвчнүүдэд танилцуулаад яг AirPods шиг болсон. Тэгэхээр яг нэг ялгарлал нь бас юу загвар нь гэж магадгүй яг баазын тал дээр л. Би бол Хятадд саяхан явж байхдаа айгүй сонирхолтой чихвч харсан. Тэгээд тэр чихвчний зургийг нэг энэ дээр оруулчихсан. Яг ингээд чихэн дээр ингээд хавчдаг нэг юм чихвч дизайнтай чихвчнүүд сүүлийн үед Хятадд айгүй харагдчихлээ. Тэгээ ингээд би тэрийг бодохдоо ингээд чихнээс унаад идэв чихвчнүүд. Тэгээ унахгүй бас айгүй дайжгүй дизайн юм болоо гэж харагдсан. Тэгээд анх харахаар айгүй сонио харагддаг юм байна. Айгүй олон хүмүүс метрон дотор тим чихвчнүүдтэй зөрсөн бохгүй. Тэгээ айгүй сонирхолтой санагдсан. Тэгээд шинэ танилцуулсан бүтээгдэхүүнүүдийн хувьд бол ер нь маш товчхон байлаа. Нэг яагаад техник деталуудын талаар нэг сүртэй юмнууд битээр хуваалцсангүй гэхээр арга хэмжээний хувьд бол мэдээж яг юм хитрхи их техник детал ярьсан зүйлсүүд бага байсан. Тэгээ эдгэрийн сул ярианууд ихтэй, тэгээ жоокнууд ихтэй, нэг юм рекламны бичлэгнүүд, маркетингийн бичлэгнүүд айгүй ихтэй нэг тиймэрхүү болж өнгөрсөн учраас юм байна. Гэхдээ хоёр функцийн талаар битээр заавал дурдах хэрэгтэй байгаа. Magic Q. Тэгээд conversational edit. Magic Q бол үнэхээр нөгөө game change гэдэг шиг тий. Үнэхээр цаг хэмнэх юм бэл. Үнэхээр цаг хэмнэн үнэхээр тухайн салбарын тоглоомын дүрмийг өөрчлөх функц гарч ирлээ. Энэ бол мэдээж ард нь хиймэл оюун буюу Gemini ажиллаж байгаа. Тэгээд яадаг функц вэ гэхээр одоо жишээ нь ингээд над руу хэн нэгэн за өнөөдөр орой бид хоёр хизээ орой хоол идэх вэ гэл асуулт асуулаа мессежээр бичлээ гэж бодъё л да. Тэнгуут л тэр асуултын хариултыг Gemini ойлгоод миний байршлыг тогтоогоод надад тохирсон рестораныг нэрийг шууд гаргаад ирнэ. Тэ энэ бүр үнэхээр гайхалтай тий. Одоо жишээ нь бас нэг юм танилцуулган дээр гарч ирсэн. Одоо нохооныхоо нэг юм тэгтээ яг ямар хуу текст байсан санахгүй. Мессежээр нэг хүн яг нохооныхоо малгай өмссөн зургийг явуулаач гэсэн жишээ байсан. Тэнгүүт яг Gemini ойлгоод галерейгаас нэг тэр зургийг гаргаж ирээд тэгээд рекоменд хийгээд тэгээ явуулчихсан. Тийм. Тэр болохоор тэгэхээр бидний яг ингээд утсан дээр байгаа хувийн мэдээллүүдийг хүртэл шүүж ойлгоод тэгээ яг тэр танилцуулган дээр гарч байгаа шиг үнэхээр тэгж хурдан ажиллаж чадчихвал одоо чинь 5G байгаа үед гэсэн үг те мэдээж 4G дээр бол харьцангуудаа ажиллах байх. Тэгээд 5G байгаа үед бол тэгж хурдан ажиллаж чадчихвэл энэ бол маш олон зүйл дээр хэмнэх те одоо Стефен Curry-тэй хэсэг байсан. Одоо тэгтээ айгүй сонирхолтой хэсэг нь одоо ганцхан Jimmy биш те. Бусад бас ийм спорт, entertainment амар алдартай хүмүүс уржигдрын арга хэмжээнд дэр байсан. Тэгээд Стефен Curry байла, Giannis Antetokounmpo байла. Тэгээд Стефи нэг ийм мессеж байгаа байхгүй. Хизээ онгоцноосоо буух вэ. Тэгсэн чинь яг нөгөө нэг онгоцных нь захиалгын хэсэгтэй яг одоо энэ номерын нислэг эндээс энэ хүртэл нисэж байгаа хэдэн цагт бууна гэдэг мэдээллийг шууд бас Gemini боловсруулж өгөө гаргаад ирж байгаа. Энэ Magic Q бол үнэхээр гайхалтай ажиллаж байсан. Гэхдээ нэг эргэлзэж байгаа юм байна. Яг танилцуулах шиг байж чадхуул. Гэтэ яг клауд руу шийддэг юм билээ.
шууд яг on device буюу яг төхөөрөмжн дээр бүх юунууд тооцоололоо хийдэг. Тэгэхээр бас хурдан байх боломжтой баг. Ер нь G5 дээр ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ дээр л ийм гоё функц орж ирлээ. Тэгэхээр яг ийм удахгүй мэдээж Samsung дээр орж ирэх баг. Тэгээ Samsung дээр ороод ирэхээр дараагийн нэг орж ирсэн дугаар дээр нь бид туршиж үзвэл. Тэ нэг мэдээ явуулсан шүү дээ. Samsung Gemini-г ашиглахаа болоод Perplexity-г судалж байгаа гэдэг. Тийм үү те. Бас гайхал яг үнэн бол. Gemini дээр бас Elon Musk нэг саяхан нэг юм хэлсэн билээ. Яг одоогийн байдлаар хиймэл оюуны салбарт эргүүлж байгаа ер нь хамгийн хүчтэй тоглогч бол Google ээ. Тэдэрт ингээд дэд бүтц байна, хамгийн сайн хиймэл оюуны загвар байна гэж хэлсэн билээ. Тэгэхээр Gemini-ийн хувьд бол мэдээж Samsung-ийн тэр шийдвэрт бол би бас гайхчихлаа. Яагаад Perplexity гэж тэр нь бас тэгтээ нөгөө нэг Perplexity Chrome-ыг худалдаж авах санал тавьсан гэдээ бас яваад байгаа шүү дээ. Тэрнтэй бас холбоотой гарсан мэдээлэл байж магадгүй. За дараагийнх нь функц болохоор ерөнхийдөө өөрөө хэлж команд өгөөд зураг засварлах боломжтой тийм функц гэсэн үг тийм. Өмнө нь хэмэл оюуны тасламжтайгаар галерей дээр байгаа зургуудыг янз янзаар засч болдог байлаа. Гэхдээ тэрэн дээр ингээд одоо утасныхаа мэдрэгчийг ашиглаад засч болдог гэсэн үг. Тэгэхээр энэ шууд команд өг. Тэг шууд команд өгвөл тэгэл зургийг янзлна. Камер дээр бас зураг авахад бас юм зөвлөө өгд юм байлаа. Одоо камераа доошлуул эднэргээд. Надаа энэ бол үнэхээр таалагдсан. Одоо жишээ нь яг ухаалаг утастай тэгсэн мөртлөө ерөөсөө сайн зураг дарж чаддаг хүмүүс айгүй олон байдаг те. Тэгэхээр яг тэр хүмүүс Gemini чи ингэж зураг дарвал илүү сайн те. Ингээд за одоо жоохон exposure багсах те. Эсвэл жоохон доод хэсэг дээр байрлал гэдэг ч юм те. Тэр бол үнэхээр сонирхолтой санагц. Ийм функц бол бас нэмэгдэж орж иж байгаа. Тэгээд энэ conversational edit нь яг Google Photos дээр яг орж ирсэн юм байна. Application дээр. Тэгэхээр Google Photos зүгээр Play Store-оос татаад тэгээд энийг ашиглаж болно гэсэн үг нээлттэй болохоор. Тэгэхээр чинь iPhone дээр хүртэл ашиглаж болох юм. iPhone дээр Photos байдаг. Бэлэг яах вэ? Бэлэг яах вэ? Миний утсан дээр ч тэгвэл болох. Тий. Тэгвэл тэрийг орж ирэхэд орж үзнэ. Тэгээд Made by Google-ийн хувьд иймэрхүү байлаа 2025 арга хэмжээ. Тэгээд мэдээж магадгүй бид нар өөрсдөө нөгөө нэг технологи илүү сонирхдаг эсвэл тэртлийн юмнуудыг хардаг учраас ийм хэтэрхий өндөр хүлээлтүүд тавиад идэг баг. Тэгээд ер нь бол сүүлийн хэд арга хэмжээ ганцхан Google гэлтүү жоохон хүлээлтээс доогуур байлаа. Тэгэхээр хүлээлтэд жоохон буулах хэрэгтэй байна тийм. Магадгүй. Гэтэ сая энэ жилийн Made by Google-ээс нэг анзаарсан юм. Яг арга хэмжээнд Samsung-тэй төстэй болоод байгаа юм уу гэж. Samsung ч бас олонний танил хүмүүсийг амар хавцардаг шүү дээ. Тэгээ лайв ярддаг. Тэгэхээр бас баг нэг компани болоод байгаа юм шиг гэж боддог шээ. Тийм байна. Samsung-ийнхтэй ер нь төстэй болсон биш үү? Apple-ийнх болохоор яг бид хэд бол яг тухайн нэг цагийнхаа хугацаанд ер нь Apple-ийн офсоор ингээд зочлоод гарч байгаа гэдэг мэдрэмжийг бол айгүй хөвгдөн шүү. Тэгээ яг офсуудынхаа гой өнцгүүд дээр эсвэл ийм цэцэрлэг түрээлэн дээр нь ч юм уу тийм зүйлүүд айгүйх байдаг учраас тэр бас айгүйх гоё санагддаг байх. Тэгээ мэдээж iPhone 17-гийн талаар ярьцгаая. Тэгэхээр iPhone 17 9-р сард уламжлалсаар танилцуулагдана. Тэгэхээр одоогийн байдлаар аль биесны топ байхгүй. Гэхдээ шоу мэдээллүүдийн дагуу 9-р сарын 9-нд танилцуулагдана. Нэлээд их болох юм шүү дээ. Ер нь бол 9, 7, 8 хавцаа болд юм. Зарим жилүүдэд 9 сарын 17, 12 үед болж исэн юм. Ер нь iPhone анх танилцуулагдсан цагаас хойш дандаа 9 сард. Тэгээ ганцхан ковидын жил буюу 2020 онд 10 сард болж исэн. Тэр болохоор iPhone 12 танилцуулагдах үед болж исэн юм байлээ. Хэд хэдэн шир мэдээллүүд байгаа. Мэдээж шоумууд аль биесных биш. Гэхдээ энэ талаар ярилцъя. iPhone 17 Air гэдэг нэртэй нэмгэн хувилбар гарч ирж байгаа. Сүүлийн жилүүдэд ухаалаг утас үйлдвэрлэгчид нэмгэн утас хийгээд байна тийм. Samsung эхлэл 25 EG гэсэн гаргасан тийм. Тэгээ одоо iPhone Apple-ыг араас нь дагаад л явж байна. Edge хувьд 5.8 мм-ийн цуцаантай тийм байгаад. Air-ийн хувьд болохоор 5.5 бас байж магадгүй арай нэг. Тэгээд одоо энэ iPhone 16 Pro байгаа шүү дээ. Жишээ нь эн чинь 8.825 юм байна заяа. Миллиметр. Тэгээд энэний 3.2-той тэнцэх 3.2-той тэнцэх үз. Тийм нэмгэн утас болно. Тэгэхээр нэмгэрж байгаагийн хувьд бол мэдээж батарей нэлээд жижигхэн болж байгаа. За өөр мэдээж үзүүлэлтүүд дээр илүү бага болох хаа харин үнийн хувьд Samsung дээр энгийн загвараас бараг $300 өгнө тийм загвараас. Тэгэхээр iPhone-ийн хувьд ч гэсэн мэдээж Apple-ийн хувьд
өөрсдийнхөө iPhone нутцнууд дээрээ Samsung-ийн дэлгэцийг ашигладаг тий. Эсвэл Samsung-та яг ижил үнэтэй бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр гаргадаг компанийн хувьд бол үнийн хувьд ч гэсэн юм бас тийм хямдхан байхгүй болов уу гэж бодож байна. Тэгэхээр яагаад өөрт компаниуд юм нэмэх утас гаргаад байна? Мэдгүй ойлгохгүй. Би ч гэсэн ойлгохгүй. iPhone 6-аас нэмгэн байх юм байна л да. Тэгээ iPhone 6-аас нэмгэн байна гэдэг. Одоогийн байдлаар iPhone 6 хамгийн нэмгэн утас. Тэгээд iPhone 6-аас нэмгэн байна гэдэг нь хэрвээ iPhone 17 гарвал Apple-ийн хамгийн нэмгэн утас болно. Тэгээд нэмгэн утасны зах зээлийн өрсөлдөөн ер нь хятадын бас нэг хэд хэдэн компаниуд нэмгэн утас сая MWC дээр шинээр гаргаж ирсэн шүү дээ. Тэгээд эдгээр дээрээс харж байхад би бас ойлгоогүй. Яг яагаад нэмгэн утас хүмүүс TCL гаргацсан байлаа. Ямар компани гаргацсан бэ? Нэг стартап байсан. Нэрийг санахгүй. Нэг хятадын нэг төдийлөн бас мэддэггүй тийм стартап байсан. Тэгээ Air-ийн хувьд бол мэдээж иймэрхүү хүлээлттэй байгаа. Камерных нь хувьд бол мэдээж нэг камертай байж магадгүй мэн 48 мегапикселийн нэгхэн камертай. Тий. Тэгээд илүү жижигхэн батарейтай. Тэгээд чипний хувьд бол мэдээж яг 17-тоогоо ижилхэн чиптэй байх байх. Мэдээж Pro-гийн чипийг бол хийхгүй байх. Тэгээд нэмгэн гэхээр 6-аас нэмгэн гэхээр хуурчихгүй байна. Тэгээ нэг хэсэг нөгөө нэг 6-аад бол 8 гэдэг чинь тий. Ийм нугалдаг бичлэгнүүдийн хэсэг аягүйх гардаг ус тийм ревюуд. Гэхдээ магадгүй. Гэхдээ тухайн үеийн материалын чанар одоогийн материалын чанар шал өөр болсон байгаа учраас тэгээд өөр баг. Тэгээ iPhone-ийн хувьд 3 тэрбум дахь iPhone зарагдсан байгаа. Энэ сая 100. Тэгээ 2007 оноос хойш одоо энэ iPhone 16 хүртэл загвар дээр ингээд 3 тэрбум дахь утсаа бол зарсан байна. Тэгээ энэ бол үнэхээр гайхалтай бүр тал юм шиг. Тийм. Тэгээд одоо нэг юм iPhone-ны Pro загваруудыг хэрэглэдэг хүмүүсийн хувьд дуулгах нэг харамсалтай мэдээ. Жишээ нь Pro хувилбаруудыг хэрэглэдэг хүмүүсийн хувьд үнэн нэмэгдэж магадгүй гэдэг мэдээлэл байгаа. Тэгэд мэдээж нөгөө Америк нэгдсэн улсын гайлын тарифын асуудал сая өнгөрсөн хаврын хамгийн гол асуудлуудын нэг байсантай холбоотойгоор iPhone үнэ хадгалж чадах уу гэдэг асуудал ер нь айгүйх сөхөгдөж яригдсан. Тэгээд тухайн үед бол 20-30%-аар нэмэгдэж магадгүй байна гэдэг тооцоолыг одоо энэ Wall Street Journal, New York Times эдэр хийсэн байсан. Тэгээд тэр бол ер нь нэлээд үнэтэй. $200-аас $300 нэмэгдэх гэдэг юм гэсэн үг. Одоогийн хамгийн сүүлийн мэдээлэлээр болохоор $50 нэмэгдэж магадгүй байна гэсэн ба. Яг уу ихээр мэдээж тухайн үед яригдчихсэн нөхцөл байдлаас байдалд бол худалдааны дан нэлээд намжигдсан байгаа. Тэгээд худалдааны дан дээр Америк нэгдсэн улс Хятад хоёр тодорхой хилцэл түрээд тэгээд нэг 30-15 байна уу тийм харьцаатайгаар ерөнхийдөө өөрсдийнхөө тарифуудыг нэмэгдүүлнэ. Өмнө нь яригдчихсэн нөө 100 120 гэдгүүд бол багассан байгаа. Тэгэхээр үнэтэй холбоотойгоор арай бага зэргийн юу нэмэгдэж магадгүй юм шиг байна. Тэгээд чипний хувьд чамд ямар хүлээлт байна? Хүлээлт талаа. Тэгэл ярьдаг юм бол ярих л үү. 10-20%-аар нэмэгдээд нэргээл. Тэгэхээр тэр тал дээр нэг хүлээлт олгоно. Тийм тоглоом руу илүү төвлөрж байгаа тэ сүүлийн жилүүдэд тэгэхээр мэдээж тоглоом дээр хаарсан юмнууд бол танилцуулагдах байх. Тэгээд хиймэл оюунтай холбоотой асуудал одоо хүртэл Apple-ыг дагсан хэвээр байгаа. Гэхдээ сая 7 дугаар сард Apple өөрсдийнхөө 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа танилцуулахдаа ер нь бол Apple-ийн хувьд ингэдэг санхүүгийн тайлангийн үеэр ерөөсөө том зүйл, том хөрөнгө оруулалт, том худалдаа авалт, том технологийн танилцуулганд ерөөсөө юу ч ярьдгүй. Зөвхөн санхүүгийнхаа талаар л ярьдаг. Харин энэ удаад шинэ хөрөнгө оруулалтын талаар ярьсан байгаа. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр Apple хиймэл оюуны салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтыгаа эрчтэйгээр нэмэгдүүл. Тэгээд үүн дээр Tim Cook бидэрт ер нь Wall Street-ээс ийм шахалтууд ирж байгаа. Тэгээд энэ шахалтуудад бас хариу өгөх үүднээс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа. Тэгээд хиймэл оюуны салбарын өрсөлдөөнд одоо бусад том тоглогч нартай энэ зэрэгцэж очихын тулд хэд хэдэн компаниудыг худалдаж авна гэдгийг хэлсэн ба. Энэ жилдээ багтааж 6 стартапыг бас худалдаж авах юм байна. Тэг. Apple тэгээ би Google дэж үзлээ л дээ. ChatGPT-ээс биш Google-ээс биш. Тэгээд 100 гаруй стартап худалдаж авч ирсэн юм түүхэндээ. Амар олон стартап худалдаж авч ирсэн юм. Тэгээд 2010 онд Siri-г авч ирсэн байхгүй. Тэгээд Siri чинь ер нь хэд хиймэл оюуны компани шүү. Тэгээд хамгийн том худалдаа олтуудын нэг нь бас нөө чихвч үйлдвэрлэдэг Beats байна те. Иймэрхүү худалдаа олтуудыг хийжсэн.
одоо яг юуг худалдаж авах нь бол мэдээж тодорхойгүй. Гэхдээ том компаниудаас төдийл авах байхад энэ Perplexity дээр ч юм. Тэгэхээр нэг юм Apple дээр хэмэл оюунтай холбоотой юм байна. Тэгэхээр iPhone 17 дээр ч гэсэн би бол нэг яагаад тодорхой хэмэл оюунтай холбоотой функц хүлээлт бол юу ч байхгүй. Яагаад вэ гэхээр 16-г одоо AI phone гэж танилцуулсан шүү дээ өөртөө. Тэгээ ингээ хэмэл оюун руу шилжиж байгаа утас гэж танилцуулсан мөртлөө фейлдсэн бүтлгүүдсэн байгаа тий. Тэгээд 26 он хүртэл хойшлуулсан байгаа. Тэгэхээр 26 оныхоо WWDC дээр ер нь бол хэмэл оюунаа нэг мөсөн шууд нэвтрүүлэх байдлаар гаргаж ирэх баг. Яг iOS-ийнхаа дараагийн хувилбартаа iOS 27 дээр гарч байгаа гэсэн. Харин одоо 17 дээр AI phone гэдээ ярьчихаар ахаад наадах чинь зах зээл дээр байхгүй юм шүү гэдэг шүмжил нь бүр ихсэх болов гэж бодоод тэгээ би бол ер нь ийм хэмэл оюунтай холбоотой зүйлсийг нэх ярихгүй болов гэж бодоод байна. Гэхдээ харж илээ 9 сард бидрийг гой зүйл огтж байна. Мэдээж iPhone танилцуулна гэдэг бол тухайн жилийн хамгийн том арга хэмжээ байдаг. Үргэлжлүүлээд GPT-5-ын талаар ярилцгаая. GPT-5 тэгэж өнгөрсөн 7 хоногт тэрний 2-7 хоног юм тий. 2-7 хоногийн өмнө гарсан байгаа. Тэгээд би бол амар өндөр хүлээлттэйсэн. Тэгээд миний хүлээлтэнд бол хүрсэн. Одоо өдөр тутамдаа ашиглахад ч гэсэн би өмнө нь яг ингэдэг байсан байхгүй юу. GPT-гээс юм асуугаал тэгээл утсаа оролдоол тий. Facebook авахаал Instagram-аа шалгаал тэгээл ингээл хүлээдэг байсан. Энэ асуудал ерөөсөө байхгүй болсон. Айгүй хурдан болсон. Чамд ямар хөө? Тэгээ амар хурдан болцсон. Тэгээд ер нь асуулт эднэр асуухаар их сурвалжуудын яг гой гаргаж ирдэг байсан мөлий өмнө тийм биш байсан шүү дээ. Тэгээд нөө hallucination буюу яг ингээд төөрөх тэр явдал нь бас арай гайгүй болцсон байлээ. Тэгээ мэдээж зураг генерейт хийх функц нь бас өмнөхөөсөө сайжирсан л. Тэгээ хэрэгэлдэг юмуд бол туршиж утсан. Интернетээр хүмүүс айгүйх шүүмжлэл дагуулсан юмуд айгүйх байлээ. Тэгээд өмнөх тэр GPT-4 загвар илүү байсан юм шүү те. Эсвэл 4.5 нь илүү байсан юм шүү гэд. Тэгээд плюс хөлбөр дээр мэдээж нөө сүүлийн загваруудаа өмнөх загваруудаа гаргаад ирсэн байгаа. Гэхдээ миний хувьд хүмүүс ихэвчлэн промптоо буруу бичээд байгаа учраас бас ингээ буруу юмнууд байгаа юм болов уу гэж. Би одоо яг дэлгэцэн дээр OpenAI-ийн зүгээс одоо энэ ChatGPT-г ашиглахдаа хэрхэн яаж промпт бичих вэ гэдэг зааврыг нь тавьчих. Тэгээ яг энэ зааврын дагуу бас ингээ промптоо ингээ бичээд үзээрэй. Ер нь бол ChatGPT-г ашиглах тал дээр бол ер нь маш сайн суралцах хэрэгтэй байгаа да. Бид нар өмнөхтөөгөө адилхан Google-ийн хайлт системийг ашиглаж байгаатай адилхан тийм байдлаар ашиглахаас арай өөр байдлаар ашиглах дадах хэрэгтэй. Тэгээ тэрийг ингээ жоохон сургах ч юм уу те эсвэл шууд асуулт асуухаас өмнө эхлээд тодорхой мэдээллүүдээ өгдөг ч юм уу те би яг ийм юм хийх гээд байна. Энэ нь яг иймэрхүү форматтай байна. Иймэрхүү урттай байна гэдэг ч юм уу те яг энэ хязгааруудыг нь тавьж өгөөд ингэдэг ч юм уу те. Эсвэл маш их олон хүмүүсийг би анзаарч байхад монголчууд ийм хоёр юмд айгүйх ашиглаж байна. Нэг нь орчуулга хийх заяа. Нөгөөх нь эрүүл мэндийн асуулт асуух. Өөний. Чи асууж байна уу? Би ч нэг асуудаг юм аа. Гэтэ хүмүүс ер нь асуудаг гэсэн. Хоолны дэглэм асууж байна, тур харах асууж байна. Жимний зөвлөгөө асууж байна. Тэгэл ер нь их асууд юм байл. Орчуулга дээр болохоор би бас өөрөө орчуулга дээр нэлээ олон ашиглаж байсан. Гэтэ сүүлийн үед бол ашиглахгүй байгаа. Яагаад вэ гэхээр өөрөө жоохон нухаж үзэх нь зөв юм байна гэж үзсэн. Гэтэ орчуулга дээр миний анзаарсан зүйл юу байсан бэ гэхээр орчуулга дээр хүмүүс show copy paste юмгоотлоо орчуул гэж хэлчихдэг. Тэгэхээр айгүй муу орчуулдаг шүү. Тэгэхээр нөгөө нэг одоо жишээ нь 1000 хүүхдэд текст байлаа гэж бодонгууд л тэр чинь 200 300 болгож хураангуул болгонгуудлаа зарим агуулгуудыг ингээ алдагдуулцдаг. Тэгэхгүйгээр одоо жишээ нь мөрийг нь алдагдуулахгүй, үг гээхгүй тий эсвэл утгыг нь өөрчилөхгүйгээр орчуулах хэрэгтэй шүү гэдгээ ингээ дэлгэрэнгүй бичиж хагаад орчуулга хийлэгүүл илүү сайн ажилдаг байгаа шүү. Тиймэрхүү байгаа. Харин эрүүл мэндийн зөвлөгөөний хувьд бол мэдээж яг өмнөх дугаар дээр орсонтой адилхан маш сайн сайжирсан үзүүлэлтүүд байгаа юм билээ. Тэгээд гэхдээ эмчтэр очороо. Мэргэжлийн хүн бол мэргэжлийн хүн байдаг шүү. Тий. ChatGPT бас байнга ашиглах нь чамайг яг би нөгөө саяхан юу бас үзчихсэн. Wall Street Journal-ийн сэтгүүлч нөгөө нэг төгсөлт
нэр нь хэм блэ? Jenny Storm те. Jenny Storm-ы нөгөө нэг Jonas Storm. Jonas Storm-ы төгсөлтөн дээр очиод нөгөө оюутнуудын төгсөлтөн дээр очиод авч ирсэн илтгэлээ ингээд сонсч байсан чинь ChatGPT бол чиний сайн хамтрагч биш шүү. Тэ. Хизээд хүн хамтын ажиллагаа ингээд хамгийн сайн хамтрал байна шүү. Тэрийг хизээж битгий мартаарай. Ингээд илтгэл тавьж ирсэн байхгүй. Тэгээ бас хэд хэдэн хүмүүсээс бас ингээд юм яриад байжсэн чинь ChatGPT чамаа ингээд дундаж мэдлэгтэй л байлгана шүү. Гэт нэг тиймэрхүү юмнуудаас ярьж чинь. Тэгэхээр хэрэглээдэл дээр анхаарах хэрэгтэй байна. За төгсгөлд нь ярих зүйл. Үсээ Pixel дээр нэг юм ярих амарчсан. Pixel Snap буюу тийм Apple MagSafe болж байгаа. Тийм айгүй чухал зүйлээ марцсан юм шүү дээ. Тэгээд нөө Qi2 стандартын яг цэнгэлэгч буюу нөгөө соронцтой юу орж ирж байгаа. Wireless. Хөдөр Samsung дээр байдаг юм. Samsung дээр байхгүй. Android утаснууд дээр байдаг байхгүй. Тэгээд Android утаснууд дээр ганц утасн дээр байдаг. Тэр нь болохоор амар сургахгүй утас. Ичимдээгийн нэг mid-range нэг утсан дээр байдаг байхгүй. Тэгээд яг анх удаа Android flagship утсан дээр Qi2 орж ирж байгаа. Тэр үнэхээр том. Тий. Би яг Android-ийн мэдээллүүдийг дагдаг болохоор уусаараа. Тэг яг мэдсэнгүй. Тэгээ би яг саяны Google-ийн тэр арга хэмжээг үзэж байгаа л бэдгүйс юм бах тэ ямар сони. Тийм бэдгүйс байхгүй бараг анхных. iPhone дээр 10 дээр 12-оос 12. Тийм ээ. Тэгэхээр чин 5 жилийн өмнө орж ирсэн юм шүү, тэ. Тэгээд 5 жил хүлээж чинь нэг юутай боллоо. Тийм билээ. Яг энгийн загварын хувьд 15 ваттаар тий. Pro загварын хувьд 40 билүү 30 билүү тий. Арай жоохон өндөр ваттаар цэнэглэдэг. Тийм утасгүй цэнэглэгч тий. Тэгээд арга хэмжээний хувьд Apple-ийн MagSafe аксессуарууд таарна гэж хэлсэн. Тийм билээ. $40 үнэтэй. Тий. Тийм байсан. Тэгэхээр $40 сарцангуу гайг үлээ. Тэгтээ харж илээ. Яг яах нь. За төгсгөлд нь бит хоёр энэ 7 хоногийн онцлог автомашины загварын талаар ярилцсан тийм. Өнгөрсөн 7 хоногт юу Monterey Car Week гэдэг ер нь маш том автомашины тийм фестивал гэх юм уу нэг тийм жил олон зохион байгуулагддаг фестивал бол зохион байгуулагдаад дууссан. Яг энэ Monterey Car Week дээр нь болохоор Pebble Beach, Quail тэгээд шинэ машинууд танилцуулдаг ийм нэг 3-4 арга хэмжээ болдог. Pebble Beach нь болохоор яг классик машинууд. Quail нь болохоор яг юу автоспортын нэг тийм цуглаан гэх юм уу нэг тийм болдог. Тэгээд мэдээж энгийн үзэсгэлэнгүүд гардаг. Тэгээд яг автомашин үйлдвэрлэгчид үнэхээр юу нэг тийм limited edition машинуудад их хвчлэн танилцуулдаг юм уу. Тэгээд концепт машинуудад танилцуулдаг. Энэ жил Ferrari байгаагүй, Lamborghini байсан, Gordon Murray байсан. Тэгээд Lexus бас нэг шинэ концептэд танилцуулсан. Тэгээд миний онцлж ярих гээд байгаа нь Lamborghini-гийн Fenomeno гэдэг нэг шинэ машин байгаа. Хэрвээ яг одоо дэлгэцэн дээр орж байгаа нэг шар өнгөтэй. Тийм мэдээж Lamborghini бас нэг харьгийн дизайнтай тийм машин. Тэгээд юугаар онцлог гэхээр Lamborghini-гийн хамгийн юу хүчтэй машин. Хэдэн мөрний хүчтэй? 1000 хийдэгцэн байлаа. 1080 юм байна. 1065 юм байна. Тэгээд гэхдээ нэг инээт юм саяхан өнгөрсөн жил яг Revuelto гэдэг яг өөрсдийнхөө Aventador-ын дараагийн үеийг танилцуулсан. Тэр нь болохоор яг тухайн үед хамгийн хүчтэй Lamborghini гэж гарч ирсэн бол энэ жил яг Fenomeno болоод тэгээд 9 морины чадлаар илүү 9 морины чадлаар тэгээд хамгийн хүчтэй болсон бэл. Тийм тэгээд мэдээж hybrid цахилгаан болон VR2 хөтөлбөртэй. Тэгээд 29 ширхэг үйлдвэрлэгдэнэ. Тийм ердөө 20 ширхэг. Тийм. Миний бодлоор яг юу Alpes-оор яг үнэ танилцуулаа. Гэхдээ миний бодлоор 2-3 сая доллар байх болов уу гэж бодож байна. Магадгүй 4 хүрч магадгүй. Нэг ийм машин танилцуулагдсан байна. Дизайны хувьд ямар хөө байна? Ер нь яг хэд өөрчлөгдсөн юмнууд байна уу? Эсвэл яг уламжлалт Ferrari Lamborghini-гийн яг үндсэн тод өнгүүдийг бол мэдээж байгаа. Тийм Lamborghini-гийн нөгөө нэг юм хурц өнцгүүдийг бол мэдээж байгаа. Нэг таалагддаг юм яг артлын гэрэл нь яг тоор хүнсний гэрэл нь үнэхээр сонирхолтой байлээ. Revuelto-год бол
Тэгээд нэг юм яг Revelto-гийн суурин дээр бүтээгдсэн машин. Гэхдээ яг юуныхын тал дизайны тал дээр бол Revelto-той огтонч төстэй юм байхгүй гэж хэлээ. Гэхдээ яг интерьер буюу салон бол яг Revelto л л тэ. Тийм байна. Сонирхолтой машин байна. Ер нь 100% бас ямар загварууд танилцуулагдав? 100-ны онцлог загварууд бас юу байж байна? 100 яг нэг сүртэй машинууд танилцуулагдаагүй. Гэхдээ миний нэг хүлээжсэн Mazda CX-5-ын дараагийн үеинд танилцуулагдсан мэл Монгол улсын нэлээд явагдсан мэлээ CX-5. Тэгээд загвар нь арай нэг тийм иршүүд болоод тэгээд салон нь Tesla-тай адилхан дан дэлгэц болсон бэл. Харамсалтай. Товчлоор авах. Хүмүүс ер нь бол автомашины дизайн хийдэг эсвэл хүмүүс янз янзээр ярьдаг те. Зарим юмнууд нь механик байх хэрэгтэй те. Тэгэхээр яг тэр юу температур тохируулах товч яагаад дэлгэцэн дээр авах хэрэгтэй юм тийм зүгээр нэг юм ирүүлдэг юм байж болтгүй юм. Тэр үнэхээр сэн. Гэхдээ яагаад бүх машин үйлдвэрлэгчид ингээд дэлгэц рүү шилжээд байна гэхээр мэдээж нэг хамаагүй хямдхан байт юм лээ. Нэг юм тусдаа товч яажснаас тэргээ зүгээр дэлгэц рүүгээ очивол тийм олон функц хамаагүй хямдхан тусдаг юм байлээ л дээ. Тэгээд бүгдээрээ дэлгэц рүү шилжээд байгаа юм байлээ. Гэхдээ сая нэг Ferrari Amalfi гэдэг нэг шинэ машин танилцуулсан. Тэгээд Ferrari ч өмнө яг 3-4 жилийн өмнө бүх машины бүх товчлуурнуудын нэг юм тооч болгоцсон байхгүй юу? Зүгээр юм capacitive товчлуурнууд. Тэгээд яг Amalfi-гаас эхлээд яг юунуудаа товчлуурнуудаа буцааж авчирч байгаа юм л. Тэгэхээр энэ 100 автомашины хорхооднуудыг одоо сонирхлыг нь өдөөсөн гоё кино гарах шиг боллоо шүү дээ. Формула 1. Аа. Чи үзсэн үү? Үзээгүй. Би үзүүлэх стресс тэмдээд байгаа. Тэгэхээр үзэхгүй. Тийм. Үзсэн хүмүүсийн сэтгэл ер нь айгүй өндөр л ах шиг. Яг нэг кино талаас бол гоё болсон юм шиг байлаа. Гэтэ яг нөгөө нэг над шиг юм хардкор Формула 1-ийн фэнүүд үзэхээр мэдээж юм юунууд уран сайхны талаас ингэж яз өөрчлөлтсөн юмнууд шүү дээ. Тэгээд би тэрийгэ мэдээд үзээд стресстэй мэдээд яг үзэхгүй. Зөв. Би тэгтээ үзнэ. Монгол кино театрт гараад эхэлсэн мөлий тий. IMAX дээр орчлоо. Би энэ амралтын өдрүүдээр үздэг юм уу? За. Баяхаа. Битэрийн намрын ихний дугаар ингээд өндөрлөж байна. Тэгээд тун удахгүй iPhone танилцуулагдана. За мөн 11 дугаар сарыг тэгээд Techtember Tech November гэж одоо англиар бас тий. Techtember 11 сарыг нь яг юу гэж нэрлэдэг юм орчлаа. Ямар ч байсан 10-11 дугаар сард маш олон жижиг юм гаджет буюу төхөөрөмжүүд танилцуулагддаг, шинэ утаснууд гарч ирдэг, технологийн компаниуд хавар ярьжсэн технологийн шинжилэлтүүд, функцүүд, үйл системүүдийг намар ахаад шинээр орж ирдэг. За паблик тохиргоон дээр одоо iPhone iOS 26-гийн үйлдэлүүд мэдээж iPhone 17-тай хамт албан ёсоор дахиж орж ирнэ. Тэгээд энэ дээр шинэ функцүүд нэмэгдэнэ гэдэг ярих зүйлүүд мэдээж маш олон байгаа. Тэгэхээр 7 хоног тутам битээр аль болох таслахгүй явуулнаа. Хичээнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.